10 дугаар өрөө үзүүлж байна. Харин тийм ээ. Гэхдээ сургуулаа төгссөн хүн чинь ажил төрөл зурглахгүй байсан юм уу? Гүй өвгөн минь аминда бид хоёрыг санаад л ирж байхад юу гээд ойлгохгүй юмяриад байгаа юм. Ээж, аав санаа зовлтгүй. Охин намар шинэ ажилд орохоор сургуулийнхаа багштай ярьчихсан байгаа. Охиныг нь мундаг төгссөн гэд намайг ажилд авах газар мундахгүй олон байна уу. Тэгэхээр та хоёртой хэсэг хань болж байгаад л буцаад явчихсан за. За. Ямаа да миний охин. Аштай юу да. Ингээд оюутан биш ажилчин ангийн бүсгүй боллоо шүү дээ. Энэ бол намсрын гэр бүл. Намсраа оюун хоёр 30 жилийн өмнө дэр нэгдсэн. Тэднийх нэг хүү, нэг охинтой. Өвгөн нь лутаг их бөгөөд зэргийн байгууллагад олон жил ажиллаж буй. Аав ээж хоёртойгоо ярихаас ярихгүй нэх. Ямар сайндаа л аав ээж нь хүүгээ ганц нэг залхахаар нь хүү маань аав ээжийн хүү биш, төрийн хүү болж тэ гэж цаашлуулна. Тэднийх энэ хангаа нутагт саяхан ирсэн гэхэд элсдэхгүй бөгөөд өвснөөгөө багхан соёолсон учраас зун тийшээ бөөр сэлгэж чойхрын дэнч хэмээх энэхүү газар нүүж ирээд дөнгөж 2 хонож буй. Өвснөөгөө сайхан ургасан газар цусч буй дээр тэдний ганц охин Чанцал сургуулаа төгсөөд ирсэн нь. За, миний охин одоо эртхэн амар. Өглөө ээж нь энэ хэдэн үнийг шивтарч сүү сайлаа болгож чамд тариг бүрж өгнөс. Гүй, энд сүлжээ харин ордгоо юм билээ. Удсаа шагаад суухаар унтаа миний охин. Харин тийм байна. Би бэжсэнга сүлжээ хагаадах юм. Нэг хүнтэй харин ярих хэрэгтэй байгаамаа. Гүй миний өвгөн охинтойгоо цуг гарахгүй мó. Оо за, тэгээ байж. Шүн олсон хань айгуу л айчих. За, аав ээж өвчтэй. Би ямар жаахан охин биш дээ. Яавал гэж. Тэглээч орондоо орж гисэн байхад таныг боцоод яах вэ? За. Охин нэг гэрээс гарах гэж шагааснаа. Аав ээж хонь угаасаа хотлоогүй штэ. Цаашлал бараг явах нь нэг холдоогүй юм чинь наашлууланга гэс би засчих юм. Чанцлаа. Миний охин тэр том гэрлийг аваад гар. За ээж. Миний охин ч том болж тээ. Бүр баг шиг санах юм да. Хэлээд явах вэ? Намсраа минь мөдхөн нэг хар юм дагуулад ирэн дээ. Дэрч гаагүй хаа. Миний охин чинь сөрхий ухаантай. Найзлаач нөхөрлөх хүнээ сөрхий таньчихна. Гангар хунгар хэсээр намсраа оюун хоёр огныхон тухай жаал хөөрөлдөж ярилцсан хэвдэж байтал нэг л мэдхэд хагас цаг болж гооч. Оюун гинтэл охиноо сонсноо гэлтэй. Хүүш, намсраа охин яачих вэ? Яас уддаг юм? Гүчиний гар нь байгаа. Нэрээ яачих. Бараг гараад 30 минут болчихсон байж тээ. Намсрын ховд сунраа өмсөөд гэрээс гарвал хонин аль хэдийн ирээд хөдөлчихсөн байлаа. Ээж тийш сайн гарвал охин харин алга. Чанцлаа! Миний охин! Чанцлаа! Хэмээн ээж тийш жаал ориулахад хариу өгт байдаггүй. Сандарсан өвгөн ч яахаа үлмэдэн дэми ойрлохоос цаашгүй. Нүдэ анилхан сайн гарвал нилээн цаана байх жалганы наахан бүдэг гэрэл тусч байна. Өвгөн ч охиноо холбыг засж байгаа байна гэж бодан хүлээзнэн харж зогсдол нэг л биш. Боовсэн бор юм газар хэвдэж байгаа аятаа гарагдаад болдоггүй. Намсраа өвгөн ч ярангуй жочтол охиноо алдчихсан өнөөх тод гэрэл нь харин жалганд газар руу тусч байлаа. Харал гэж гүй яах нь вэ? Намсраач охиноо хүрэн гэрийн зүг гүйсээр. За юмчээ. Охин маань яаж вэ? Зүгээр үү? Гол нь зүгээр л байна л да. Өвдөж авдсан юм балалга. Амин үзүүлэлтүүд нэв юм байна. Яг энтергээд оншилж чадахгүй нэ. Хэд хоног хэвтүүлээд хардсансан дээр бах та. Бүр сайн үзүүлж харуулна гэвэл та хоёр минь аймаг нэгдсэн имлэг явж болно шүү дээ. Хэмээн сумын төвийн эмч намсраа оюун хоёрт хандан хэллээ. Өхөө санжаалам дээр очиж үзэх үү? Нэрээ дэгдэг юм билүү. Хар шүн гарсан болохоор элдв юмнаас айж итсэн байж мэднэ.
Намсрын оюун хоёр цагаан хөнгөн портер машина хүлэглэн нутаг усандаа нэртэй сайн лам болох Санжаа өвгнийн дэрлээ. Ороод учир байдлаа хэлэн болсон бүхнийг тайлбарлан хэлтэл. Намсрын чи энэ нутгийн жойхрын дэнжид очиж суудаг нь ямар учиртай юм бэ? Манийг баг байгаад тэр газрыг дээрэнтэй морьтой хүн явахаар дашуур ногтноос нь хийм зулгаагаад байдаг. Явган хүн явахаар дээлний хормоноос нь зуураад бүсийг нь тайлаад хэсэгж ихдэг гэсэн яриа олонтоо дуулдж байсан да. Одоо харин хоол газрын улсууд дээшхнээ их сөөрших болж. Хээр газрын тэрэн дайрсан ч үж мэднэ. Эсвэл зүгээр юмнаас айгаад ухаан алдчихсан байж ч мэднэ. Ямар тайч ухаан ордол нь хүлээ. Учир нь олдон доох. Гэхдээ сэрээд жир биш байвал бошуу ахтай хэл дуулгаарэ гэсэн байна. Санжаа өвгний хэлсэнчлэн охин маргааш оройд ухаан орсон байна. Харамсалтай нь охины нь чихтэйхэн өөр болсон байв. Аав ээжийг танихгүй. Өөрхөн болчихсон мэт гинэт өөлж хашгирч нэг бол жаахан хүүхэд шиг шүлсамаа гойжуулаад инээгээд эсвэл ууралж орилоод эмнэлгийн ажилчид бүр сумын төвхний хүртэл айлгаж сандрагчээ. Харгаа барсан аав ээж хоёр нь чанцал охиноо хөдөө гэртээ авчираад Санжаа өвгөнд хэл дуулгасан байна. Санжаа өвгнийг намсрын гэр дээрхэд өвчтөе охиноо дээлгээ болсон аав ээж хоёр зуугаа гаргаж тавиад хоёр багныхаа голд охиноо нохоо хитаа үйчихсэн байж. Охиныг ажвал шүл самн гойжчихсан. Яг жаахан хүүхэд шиг эрхэлж түнээд нэг бол уурлаж уцаарлаад нэг л ёо зүгүүлж. Хэцүү юм болгон дээ. За ямар тааж нар бөөгдөө гэж Санжаа өвгөн хэлнэ. Арай бүрий болоход чанцал охины ааш тогширч нүд нь улаанаар аргилдан модон шалыг хумсаа хуглах шахам маажж. Багны модноос тас хазж ам хамраараа нэг зус улсан байна. Сандарсан аав ээж хоёр нь ойртох гэхэд Санжаа өвгөн тэр хоёрыг гэрээс гарахыг тушаалаа. Намсраа оюун хоёр гэрээс харин 2 цаг хэрэтэ хүлээжээ. Тэднийг ийн хүлээхэд гэрээс охины хорилох чимээ. Мөн харилгийн хүний муухай хорилох маламтны чанга дуугарах чимээ дуулдах нь дэр. Ийн удтал байсны дараа Санжаа өвгөн мөлхөг шахам гарч ирснэ. Миний лүүжийн тавьж жөтгөр дарахч гэж үлгэр болж байгаа юм байна да. Гүй нэг мө ганц хөлт дээр л таны охины бие чигүүлж хийжтэй хөө хэмээсэн байна. Гэрт ороод харвал охин аль хэдийн ухаан алдчихсан байж. Ингээд маргааш өдөр гэхэд ухаан орлоо. Юу болсон талаараа аав ээж хоёр нь охиноос асуун элэх үгийг нь хүлээн анхааралтай ширтэн. Намайг тэр орой гараад хоноо эргүүлчихэд алхаж байтал хойноос бүдүүн баригл хоолойтой хүн хөөйгээд орилсон. Хой! Гайхаад эргээд тартал бөөн үс болсон сексэс юм. Тэр холоос их хурдан гихчэнд гүйж ирээд нүүрэн тулсан. Хайлтхан хараад айгаад дотор харанхуулаад явчихсан. Ингэж намсраа миний охин харсан зүйлээ дүрсэлдэ. Ингээд айдуухан хэлэхэд баруун мөрөн дээр үхсэн ямааны толгой тогсон. Зүүн мөрөн дээр 3 нүдтэй нохооны толгой тогсон нэг их ус уулсан бас энэ тэнд нь өвс урагчсан юм шиг ард зүйл байсан гэхэн дээр. Энэ талаараа Санжаа өвгөн дамжуулан хэлэхэд их хорсол тээж нас барсан хүний сүнстэй нүгдсэн жөтгөр байна. Баруун мөрөн дээр нь ямаан толгой байгаа нь энэ нутагт их удсныг илтгэн. Харин зүүн мөрөнд нь 3 нүдтэй нохоо байгаа нь 3 айлын гал голомтыг самарч хэрүүл зодон хилам өвчин зовлон гай додгороор дүүргэн амнасыг нь авч удсан байна хэмээн Санжаа өвгөн санаа алджээ. Бэ юм жөтгөрийг дарах хорсол тээж нас барсан хүний сүнсийг аргадах ил аргыг нэлээн олон жилийн өмнө төвд Монголын эрлийн злам жором гихчээ сурж байсан. Өдөөд 50 насны
хижээлэр байгаа та. Хэмээч.